Дараагийн мэдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын албаны ерөнхийлөгч Путинтэй уцаар ярих болсон тухайга мэдэгдэж байна. За мигмар гарагийн өнөөдрийн орой бол хоорондоо уцаар ярих үйл ажиллагаа болно гэж мэдэгдэж байгаа. За энэ үеэрээ бол Украины дайныг эцэслэн зогсоох тухай асуудлыг хэлсэн гэж мэдэгдсэн. За бид бол дайныг дуусгаж чадах хэсгээ бол харахыг хүсэж байна гэж Дональд Трамп Флоридагаас Вашингтон руу нисэх үедээ бол агаарын хүчний ерөнхийлөгчийн онгоцонд суух үеэрээ сэтгүүлчдэд хандаж мэдэгдсэн байна. За магадгүй бид нар дайныг зогсоож чадна, эсвэл чадахгүй. Гэхдээ надад бол энэ удаад илүү маш сайн юм боломж байгаа учраас үүнийг ашиглахыг хүсэж байна гэдгээ мэдэгдсэн. Би мигмар гарагт ерөнхийлөгч Путинтэй ярилцах болно. За амралтын өдрүүдэд бол энэ одоо Украины дайныг зогсоохтой холбоотой маш олон ажил хийгцээ гэдгийг энэ удаагийнхаа ярилцлагад онцлсан байна. За өнгөрсөн 7 хоногт бол Украинтай холбоотойгоор Украинд бол гал зогсоохыг зөвшөөрсөн юм 30 хоногийн гэрээний саналыг бол бэлтгэсэн. За одоо бол Америкийн нэгдсэн улсын зүгээс бол Путинийг ятгаж энэхүү 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх ёстой байгаа. Тийм учраас бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тухайн одоо асуудлаар Оросын албаны улсын ерөнхийлөгчтэй холбогдож ятгах үйл ажиллагаагаа өрнүүлэх гэж байна. За энэ хооронд бол хоёр тал харилцсан бие биендээ агаараас цохилтоо бол үргэлжлүүлэн үзүүлж байгаа. За Оросын хувьд бол өөрийн баруун хэсэгт орших Курск мужид бол ерөнхийдөө Украины цэргүүдийг бүрэн гаргахад ойртсон ийм байдалтай байна гэж фронтын шугам дээр бол ийм дэвшлүүд гарч байна. За гал зогсоох хэлэлцээртэй бол ямар асуудлууд хэлэлцэх, за ямар асуудлуудаар буулт хийх талаар бол одоогийн талаар яриаггүй байна. За энэ асуултанд бол Трамп хариулахдаа газрын тухай ярина, цахилгаан станцын тухай ярина, тодорхой хөрөнгийг хуваах талаар бол бид нар аль хэдийн яриад ихсэн гэсэн ийм мэдээллийг хийсэн. За Трамп бол дэлгэрэнгүй мэдээлэл энэ талаар бол өгөөгүй. Гэхдээ бол Европын хамгийн том цөмийн станц болох Украинд байдаг Оросын эзэмшлийн Запорожны нэртэй байгууламжтай холбоотой асуудлыг хилцэх бололтой. За тэгээд хоёр тал бол энэ одоо асуудалтай холбогдуулан цаашдаа энэ Украин Оросын товтлогооноос болоод энэхүү одоо цахилгаан станцад осол гэмтэл гарах за ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас үүнийг сэргийлэхэд бол бас энэ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах төлөвтэй байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт бол Путин Трамптай уцаар ярина гэдгийг бол баталгаажуулж мэдгдсэн. Гэхдээ бол газар болон цахилгаан станцын талаар бол ямар асуудал яригдсан дээр бол тайлбар өгөхөөс татгалцсан байна. За харин Америкийн нэгдсэн улсын тусгай айлч Стив Виткоп бол Оросын холбооны улсад очсон. За Москвад бол Путинд гал зогсоох төлөвлөгөөнийхэн талаарх мэдээллийг бол хүргэсэн. За энэ хүрээнд бол магадгүй цаашдаа харилцан тохиролцоонд хүрч магадгүй гэсэн ийм зүйлийг бол илэрхийлж байгаа. Гэхдээ бол болоогүй байхад бол хэд өөдрөг байдлаар асуудалд хандахгүй байхыг зорж байгаагаа Стив Виткоп онцолж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц нар бол ням гарагт Америкийн нэгдсэн улсын телевизүүдэд тус-тусдаа орж ярьцлага өгсөн. За энэ үеэр бол Оросын холбооны улс гал зогсоохоо зөвшөөрөхөөс өмнө дайныг эцлэн инхийн замаар шийдвэрлэхээс өмнө одоо шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа гэдгийг аль аль нь онцолж мэдэгдсэн байна. За харин Кремлийн зүгээс бол нэг зүйлийг гол анхааруулж байгаа. За ялангуяа НАТОгийн орнууд бол Украиныг НАТОгийн гишүүн болгож болохгүй. За тэгээд Украин бол альва инхийн хэлэлцээрт одоо төвийг сагсан байр суурьтай байх ёстой гэдгийг онцолж байгаа. За гадаад хэргийн сайд Александр Грушко бол бид аюулгүй байдлын баталгааг энэ гэрээний нэг хэсэг болгож шаардах болно. За баталгааны нэг хэсэг нь Украины төвийг сагсан статус. За Америк болон НАТОгийн орнууд түүнийг НАТОд эвсүүлэхээс татгалзах явдал бол Оросын холбооны улсаас шаардж байгаа аюулгүй байдлын гол баталгаа гэдгийг мэдгдсэн. За тэгээд мөн Грушко Украин дахь НАТОгийн гишүүн орнууд инхийг сахиулах хүчнийг бол Украинд байрлуулахыг эрс эсэргүүцэж байгаа. Оросын холбооны улс бол энэ хүсэлтийг огт хүлээж авахгүй гэдгээ бас мэдгдсэн байна.